Монгол улсын засгийн газар Бомтын сэргэлт замын үд бомтын шинжилгээний бүтээн байгуулалт Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй замын үд бомтыг олон улсын жишгт нийцүүлэн шинжилэх бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Тус төслийг бүгд наримт хятад улсын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр бомтын зорчигч тээврийн хэсэгт 30 ширхэг, ачаа тээврийн хэсэгт 28 ширхэг барил байгууламж, ижүүрэн шугамсүлжээ, дэд бүтэц, зам талбай, ногоон байгууламж, орчин үеийн дэвшилт технологи, телехяналтын систем, тээврийн хэрэгслийг автоматар бүртгэх ухаалаг гарцуудыг өндөр хүчин чадлын ирэнтгийн төгөөрөмж ашиглалтанд оруулна. Зорчигч тээврийн цогцлборт хүлээлгэн болон үйлчилгээний танхимуудыг цогцоор нь байгуулж, зорчигчдын ая тухтай нэвтрийн нөхцөл бүрдэнэ. Энэхүү бүтээн байгуулалтын үр дүнд замын үд бомтоор зорчигт нэвтрүүлэх хүчин чадал 4 дахин, ачааны тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин, суудлын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 7 дахин нэмэгдэж, иргэд аж ахуйн нэгжүүд төргийн шуурхай үйлчлүүлэх нөхцөл бүрдэж, улмаар гадаад худалдааны эргэлт мөн хэмжээгээр нэмэгдэнэ.